НАСА ангар гаригийг 20 жилийн туршид судалсан. Анх ангар гаригийг 1997 оны 7 дугаар сарын 4-нд Pathfinder судлахаар хөөрсөн юм. 1976 оноос хойш ангар гариг дээр тэр үед л амжилттай газардсан юм. Pathfinder хөлөг 17,000 дүрс зургийг дэлхийд буцаан илгээсэн юм. 1997 онд ангар гаригийн шинжээч. 2006 онд ангар гаригийн цаг агаарыг анх судалж эхэлсэн юм. 2001 онд ангар гаригийг Одиссей хөлөг судлахаар хөөрсөн. Ангар гариг дээр хамгийн удаан судалгаа хийсэн НАСА-гийн хөлөг юм. 2003 онд ангар гаригийг судлахаар Exploration Rover хөлөг хөөрсөн юм. Хөлөг амжилттай газарлаа. Ровер хөлөг ангар гаригийн геологийг судлахаар ихэр роботыг илгээсэн юм. Reconnaissance Orbiter хөлөг ангар гаригийг зорин хөөрсөн юм. Ангар гаригт ус байдаг эсхийг судлахаар хөөрсөн юм. 2008 онд Phoenix Lander ангар гаригийг зорин хөөрсөн. 30 м, 25 м, 20 м, 15 м. Феникс хөлөг газрын хөрсийг судлахын тулд нэгэн бяцхан шанахтай хөлөг хөөрсөн юм. - 2011 онд Curiosity хөлөг хөөрсөн. Curiosity ангар гариг дээр хүн төрлөختөн амьдарч болох эсхийг судлахаар хөөрсөн юм. 2003 онд Maven, харин 2018 онд Insight хөлөг хөөрнө. 2020 онд ангар гаригийн Rover хөлөг хөөрөх юм. Ирэх 2030 онд хүн төрлөختөн ангар гаригт очих юм байна.